Өглөөний мэнд төргийн үзэгчдээ та сайхан амарсан уу? Монголын үндэсний олон нийтийн телевиз өглөө хөтөлбөр та бүхэндээ өглөөний хэмнэл хөгжмийн булангийн цоо шинэхэн дугаарыг Hi-Fi-аас хүргэхэд бэлэн болсон. За энэ өглөө бид дуучин Батүлзийг урьсан. За юун төрөнд танд өглөөний мэнд төргийн сайхан амарсан уу? Сайхан амарсан уу? За хамгийн сүүлд сая өнгөрсөн оны 12 сард амьсгалаа чимээлсэн амраг нэртэй цомгоо гаргалаа. Хоёудаас цомгийнхаа талаар энэ өглөө яриагаа эхлэх зүйтэй болов. За цомог маань 13 дуунаас бүрдсэн. Тэгээ удаан хүлээсэн одоо бас нэлээд хичээж хийсэн цомог байгаа. Тэгээ цомгонд бас цомгийн маань онцлог гэвэл бас цомгонд дандаа аавын тухай дуу, ээжийн тухай дуу, эмээгийн тухай дуу, ханийн тухай дуу, морины тухай дуу, уул ус, нутаг ус гэдэг ингээд маш сайхан олон бүтээлүүд багтсан байгаа. Тэгээд болж игэл цомгоо би давтдахгүйгээр хийж бодсон дуунуудаа. Давтагдахгүйгээр хийн гэдэг нь бас илүү тодруулж хэлвэл жишээ нь сэдвийн хувьд бол мэдээж одоо нутаг усаа магтсан аав ээж хань ижлийн тухай сайхан уран бүтээлүүд авах шиг байна тийм ээ. Онцлог нь бас юу вэ? Онцлог нь гэвэл нэг ээжийн тухай дуу бол одоо нэг л тий морины тухай дуу бол нэг л гихчийн тухай дуу бол нэг л бүх дуунаас нэг ширхэл байгаа гэсэн тий. Цомгийн нэрний тухайд бас их сонирхолтой санагдаж байна л да. Нэрийг нь бас хэрхэн хайрласан бэ? Нэрийн бол миний амьсгалаа чимээсэн амраг гэдээ бас 2012 онд гарсан шинэ уран бүтээл байгаа. Хууч уран бүтээл байгаа. Тэгээд энэ нэр нь бол одоо бас өрмөц байх юм болов үүднээс одоо хоёр хос маань одоо нэгэндээ хайраа ичиж чадаагүй хоёр тишээгаа одоо явахсаас үүдтэй нэр нь эрэл сүдэртэй хорвон хөрхий гэгэлгэн чарлгаан чи юундаа учиргүй амраг тэрнэ гинчиг дэврэн чи юмда ахорхи өдөр сарнэда дуучин Батүлзигийн хувьд бусад дуучдаас ялгарах өөрийнхөө гол ялгарх тэр зүйл гэвэл та нэг л зүйлийг хүлээж нэглээ. Би бол Батүлзигээс Батүлзигийн хоолол гарна. Та дуулж байгаа тэрхүү уран бүтээлээрээ үзэх сонсогч олондоо ямар мэдрэмжийг өгөхийг хамгийн хүсдэг юм бэ? За уран бүтээлээр бол би одоо үзэгч түмэндээ мэдээж одоо сэтгэл, уярал, хайр, ухаарл бүхэл зүйлийг л одоо хэлхийг хичээдэг дээ. Цаашдаа ер нь төлөвлөж байгаа зүйл юу вэ? Удахгүй бас өөрийнхөө тоглолтыг хийх гэж байгаа гэж би сонссон. Тий, цааш төлөвлөж байгаа зүйл одоо 2019 оны 5 дугаар сарын 7-нд Монгол бүх хөргөөнд 19 цагаас өөрийн бие даасан азтай очрол нэртэй бие даасан тоглолтоо хийж байна. Тэгээд залгуулаад бас өөрийн төрлөг нутаг Увсан аймгаар бас тоглолтоо хийх санаатай байна. Ер нь таны хувьд Монгол улсынхаа 21 аймгаар цаашлаад өөрөө дэлхийн улс орнуудад тоглох тэр бодол юу вэ? Удахгүй улс нутгаар аялах нь байна. Үүнээс цааш бас 21 аймгаар аялан тоглолт их бодлоо байгаа. Тэр нь байгаа. Ер нь одоо Монгол орноос тойрогч бодол байгаа шүү. Монгол хүмүүс төстэй Монгол орны сайхан тойроод Монгол айдууга Монгол орныхаа бүх хүмүүст айдууга өргөдөөс Монгол орны тойрох юм бодол байгаа. Хатуутай чи хорвоодон хоо зүгтэй юу зүггүй чиг алхалдаа хоо ээжиг минь орлож дэмлэх эрхтэн уйлаад цагндаг ихтэй хүндээ сүүлийн үед сошиал ертөнц эд хүч аваад байна шүү дээ. Сошиал ертөнцөөр дамжуулаад магадгүй танд ирж байгаа тэр сайхан талархлын үгсээс та энэ өглөө үзэгчдтэйгээ хаалцвал. Сошиалор бол тэгэл дандаа л амжилт хүсье, таны тоглолтод амжилт хүсье, таны уран бүтээлд амжилт хүсье, маш сайхан уран бүтээл гаргасан байна. Гэсэн голдуул тийм л урам хайрлсан үг үздэг шүү дээ. Энэ бол тоглолтын сонин сайханд ойлоос эргээд орой. Тоглолтын дээр ямар уран бүтээлчид ирд айдууга өргөх нь за цаашлаад бас гинтийн бэлэг юу байгаа юм бол. За тоглолтод маань үеийн бас сайхан залуу дуучид уран бүтээлчид одоо энэ цагийн бас одоо бид одоо манлайлж байгаа сайхан залуу уран бүтээлчид оролцсноо. Тэгээд Монгол улсын соёлын галзалт бүрээ ах минь оролцсон. Тэгээд соёлын төвийн ажилтны төрөм амдах уян жаргал гэрэл чулуун отхон гэрэл мөнх баяр инх бат гээд маш олон сайхан уран бүтээлчд оролцсон.
Монгол наадмын тод маамарн сүлцсэн хүрэн ядгуун давхар зүргийн утам хан хөхийн өнөвөн хүлгээ ичгэн хошууны наадмын хэмрээ эрдэнэт бидэн өргөж давхсан энэ цагийн Уран бүтээлийг дэмждэг хамгийн их урмаа хайрладаг тэдгээр хүмүүс гэвэл та энэ өглөө хэнийг бас хэлсэн бол? За хамгийн их дэмждэг маань одоо тэгээд хань мэл байна да. Хандаа одоо бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ хамгийн их дэмждэг, хамгийн их намайг ойлгодог. Тэгээ ээж аав байна, тэгээд найз нөхөд байна. Бүгд л намайг дэмждэг те. За танд баярлалаа. Энэ өглөө бидний урилгыг хүлээн авч Hi-Fi дээрээс өглөөний хэмнэлийг хамтран өргөсөнд маш их баярлалаа. Цаашдын уран бүтээлд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч амжилт хүсье. За баярлалаа үзэгчдээ. Энэ өглөө бид Hi-Fi дээрээс та бүхэндээ өглөөний хэмнэлийнхээ шинэ дугаарыг Дуучин Батүлжитэй хамтран хүргэлээ. Өглөө хөтөлбөрөө студиэс үргэлжлүүлэн хүлээн авч үзсэн үү? Ахас тэр тэгээс намайг зорсон